За төсвийн эдийн засгийн эрх чөлөөний реформ, төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялагын сан төрийн өмчт компани эзэсгэлэн реформ гэд гой нэртэй байна. Нэрнүүдтэй санал нийлж байгаа. Тэгээд төсвийн зардлын реформ дээр халамжийг багасгах талаар авч хэрэгжүүлж байгаа ажил нь ерөөсөй байхгүй, харагдахгүй байгаа. За эдийн засгийн эрх чөлөөний реформ дээр ярих уу, төсвийн зардлын реформ дээр ярих уу? Одоо нөгөө төсвөөс гаднаас одоо Эксим банкнаас авсан зээлийг төсөвтөө оруулаад жилд нь багаар тусагнуулаад аливаа том төслүүдийг 10-20 жилээр нь гацаадаг, санаатай чимшиг, санаандгүй чимшиг энэ үйлдэлээ одоо бид нар энэ удаа засах хэрэгтэй байхаа гэж бодож байна. Тэгэхгүй бол ийм л байх ёстой, яг энэндээ захирагднаа. Тэгэхгүй бол одоо улс орон баг гадныханд эзлэгднэ гэж ярьдгаа хэдүүлээ болоод энэ төсөв дээр багаар тусагнуулаад том төслүүдийг гацаадгаа болох хэрэгтэй. Энийг ч гэсэн хамтд нь оруулж ирмээр санагдаад байгаа байхгүй юу? Жишээ нь манай Дорн говийн Алтан ширээгийн газрын тосны үйлдвэр яг энэ төсвийг чинь тэр энтхийн Эксим банкнаас авсан зээл чинь ороод явах юм бол 209 тэрбум. Энэгээр 15 жил, 20 жил барих байхгүй юу? Тэгэхээр болохгүй юм гэж байдгүй, хэдүүлээ жоохон тийм хөвшмөл сэтгэлэнээс салчмаар байгаа юм. Тэгэд энэ одоо манай говийн нөгөө усжуулах төсөл байна. Цагаан бургастай улаан нуурын энийг төсвөөс тавьдаг болцсон байх юм. Тэгээ сая говийн бүсэд хуралдсан засгийн газрынхаа шийдвэрүүдийг бүгдийг нь оруулж би одоо түрүү үг авахгүй чадсан, асуулт асуухгүй чадсангүй. Бүгдийг нь оруулж чадсан эсэгт эргэлзээтэй л байна. Зарим зүйл нь байна, зарим нь алга. Жишээ нь зөгццийн сумын асуудал алга. Одоо эдийн засгийн чөлөөт ус болно гэсэн алга байна. Зөгц цэцэгээс 70 задгад руу тавих төмөр зам нь алга байх юм. Тэгээ энэ мэт юмаа сүлд нь оруулаад ирэх байлгүй дээ гэж найдаж байна. Тэгээ нэгэнт реформ гэж нэрлэж байгаа бол реформыг хийсэн шиг хийчмээр санагдж байна. Тэгэд энэ тал дээр засгийн газар ажиллах байхаа дахиад ороод ирэхээр нь байнгын хороод дээр их хурал дээр нэлээд юутай санаачлагтай ажил нь ер нь тэгээд улсын их хурлын босго давн улсын их хурлаар нэгэ батлуулна гэдэг бол нэлээд том асуудалтай тулгарх байхаа гэж бодож байна. Одоо яагаад гэвэл бид нар бас нэг юугаа дуусгачлаа штэ. Нэг үе дуусгачлаа. Тэгэхээр энийг мөрөөдлийн жагсаалт болохгүй төлөө түрүүн Гантумар сайд хэлсэн. Мөрөөдлийн жагсаалт болохгүй гэж. Мөрөөдлийн жагсаалт болохгүй төлөө тал талаасаа хамтарч ажиллая.